Бүлтгэрийн үзэгчдээ 7 хоногийн туршид олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан сэдвүүдийг таймд үзүүлэхэд бэлэн боллоо. 5 дугаар цахилгаан станцын анхны шавыг 2000 онд тавьсан байдаг шүү дээ. Чэжүүд аралтай усан онгоцтой Америкт хаустай төрийн өндөр албан тушаалгүй. Хамгийн одоо цөөхөн ажлын байрыг бол нэг аймаг дээр 1500 хүний ажлын байрыг бий болгохоор ингэж одоо гэрээнд тусаж гисэн. Өчигдөр засгийн газрын нээлттэй хуралдаан болж агаарын бохирдлыг бууруулахад засгийн газар юу хийж байгаа тайлан сонссон юм а. Энэ хоёр хотын даргын тавьсан илтгэлд нийслэлийн 180 мянган өрхийн 600 мянган хүн хашаанда бие застгаас хөрсөн дэх нянгийн ангууламж нь 16 дахин ихснийг дурдсан нь нийслэлчүүд агаарын бохирдлоос дутаагүйгээр хөрсний бохирдолд анхаарах цаг болсныг харуулж байгаа юм а. Нийслэлтүүдийн улс орны хэмжээд олон жил яригдж байгаа шийдэгдэлгүй хөдий хөрсөн энэ мэт олон асуудлыг чухам шинжилгээний засгийн газар шийдэж чадна гэсэн өндөр хүлээлт нийгэмд байгаа. Харин ажлаа аваад он дамнуулсан засгийн газар олонний хүлээлтийг даах хэмжээнд ажиллаж чадахгүй байна. Гол асуудал руугаа биш, аар сар жижиг асуудлаар олонний бухимдлыг төрүүлж байгаа талаар гашуунч гэсэн үнэн шүүмжлэл хийсэн ерөнхийлөгчийн үг 7 хоногт онцлохоор жин дарлаа. Энэ шүүмжлэлийг сайд нар чихнийхээ хажуугаар өнгөрүүлэх биш, харин шинжлэх ажлынхаа хурдыг нэмэх, ташуур болгон ашиглаасаа гэсэн байр сураач олон иргэн Twitter, Facebook-ээр илэрхийлсэнийг таймероо бид уламжилж байгаамаа. Тэрвчтаг сайдын манай оновчтой нэг үг хэлсэн байлаа, хэрэглэгч хаан гэж. Нөгөө хэдэн хаан чинь одоо ард түмэн хаан. Нөгөө ард түмний чинь 40% одоо угаартаад унжээ штэ. Нөгөө хэдэн хаадууд чинь. Тэгэхээр энэ дээр хариуцлага байхгүй. Албан тушаалтан хариуцлагатай байх хэрэгтэй. Албан тушаалтан хийх ёстой юм а. Бид эндээс шийдэх ёстой юм а. Шийдэхгүй бол энэ бол явахгүй. Тэгээд энэ хүн амын удмын өвчлөл энэ гарч байгаа нялх хүүхдийн одоо байдал үнэхээр энэ урагтай холбогдсон асуудал бол маш их хэцүү байгаамаа. Нөгөө шин сумын төв төсөл хаана байна? Баттуулагч одоо үйлдвэр хөдөө аж ахуйн сайд үстэй. Хөдөө аж ахуй гэхээр манайхан ойлгохдоо мал хариуцсан сайд гэдгийг. Та бол хүн хариуцсан сайд байхгүй. Хөдөө амьдарч байгаа хүний асуудал хариуцсан сайд. Тариалан хариуцсан сайд шүү дээ. Тэгээд нэг санаа алдаад бусдыг буруутгаад ингээд өмнөх ажлаа хийхгүй яваад байгаа. Энийг хийлг. Хизээ хэн хийх юм? Ер нь тэр хүнийхээ асуудлыг оруулж ирээч. Хөдөө хүн сайхан амьдардаг болдог. Хөдөө хүн орлоготой амьдардаг. Би аймгийн төвд дээр бий болох үйлдвэр одоо үйлдвэрийн сайд хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрүүд л аймгийн төв дээр бий болох боломжтой тийм биз дээ. Махны үйлдвэрүүд бий болох боломжтой. Барилгын шинж чанартай үйлдвэрүүд аймгийн төв дээр хамгийн түрүүн баригдах боломжтой. Тэнд ажлын байр бий болох боломжтой. Энэ 5 дугаар цахилгаан станцын асуудал 3 сонгуулиар намуудын мөрийн хөтөлбөрт туссан шүү дээ. Ер нь бол эрчим хүчний асуудал. Тэгэхэд 3 сонгуулиар шийдэгдэв. Тэр хийн гэдэг хөтөлбөр чинь худлаа болоод байгаа байна. Хийхгүй гэдэг л хөтөлбөртөө орж байгаатай адилхан. Тэгээ тийм синдром бүр суудсан. Одоо энэ нэг вакуумдсан энэ нэг байдлаасаа бид нар ер нь гармаар байна. Ингэж гарч ээж одоо болохгүй бол одоо сонон бэлсэд мэдж байгаа шүү дээ. Эрчим хүчний импорт бүр нэмэгдэж байгаа шүү дээ. Одоо нөгөө Оросоос авдаг бидний төлдөг эрчим хүчний чинь импорт нэмэгдээд байгаа шүү дээ. Бид нар эрчим хүчний хувьд деваажин байх боломжтой. Монгол улс ийм их нүүрстэй. Нүүрснийхаа уурхайн ам бүхэн дээр цахилгаан станц барьчих юм бол хамгийн хямд эрчим хүч хэрэглэх боломжтой л гэж яриад байгаа. Монгол өнөөдөр эрчим хүчний деваажин биш, эрчим хүчний гуйлгчин болчиход байна. Тийм багаж. Би төмөр зам дээр нэг юм хэлчихье. Ерөнхий сайд мэдж байгаа баг. 2013 он гэхэд ганц хүсэдэ нааш хар. Шин төмөр замыг хүлээж авна гэсэн байгаа шүү. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөнд байгаа их хурлын шийдвэртж байна. Манай зөвлөмжөнд байгаа 2013 он гэхэд эхний шин төмөр зам хүлээгдэж одоо нөгөө баригдээ дууссан байх шүү дээ. Хаана вэ тэр? Вебсайтын асуудал ярьж байгаа шүү дээ. Сайхан бэлэг дарга. Юун вебсайт вэ? Юун завтай юм бэ гэж би хэлэх гээд байна. Бүрэн эрхийн цөөхөн жил, 4 жил шүү дээ. Бид нар мэднэ. Одоо та нар хоорондоо зураастай болцсон явж байгаа. Нөгөө бүрэн эрхийн цөөхөн жил дотор чинь зураас ороод ирсэн. Зураас гэж би 2012 он дуусчлаа. Одоо 2012-аас 13 гэж та нарын одоо намтрын ард бичигтэн. 14 гэж бичигтэн. Зураас гүгээд ороод ирсэн. Тэгэхээр цагаа энэ гол асуудал руугаа шилжүүлээч. Тэр вебсайтынхаа холбоонд тэр асуудлаа хаяач. Батүйл дарга юун буруу өрүүлтэй машин зашин яриад яваад байгаа. Нэг удаа санд асуулга явуулсан. Одоо 2 дахь удаа санд асуулга явуулна гэд би 2 хоногийн өмнө телевиз харж байхад Батүйл дарга ярьж илээ.
Нэг удаа асуугаад хүмүүс 75%-аар үгүй гэсэн бол одоо 7 хоногийн дотор 2 дахь удаа асууна гэж юу байсан юм бэ? Наатха болоо. Тийм биз дээ. Хилийн гадаа байгаа машиныхаа асуудал руу анхаарал та. Хилийн дотор ороод ирсэн хүний асуудал руу. Ер нь манай дарга нар нэг юм анхаарах хэрэгтэй. Хүний эрхийг засварлах эрх дарга нарт байхгүй шүү. Дарга болохоос ч өмнө хүний эрх байсан. Орон нутгийн хөгжил эх жилүүдэд ямар байх вэ? Хөгжиж чадахгүй бол хариуцлага хэн дээр буух вэ гэдэгт хариулт өгсөн үйл явдлууд энэ 7 хоногт өрнөлөө. Бүх аймаг мөн нийслэлийн засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар төрийн ордонд 3 хоног чуулсны эцэст юу хийж, ямар бүтээн байгуулалт эхлүүлэхээ засгийн газартай гэрээ байгуулан баталгаажууллаа. Ийхүү засаг дарга нар орон нутагт нь хийх бүтээн байгуулалтын ажлууд төдийгүй иргэдийнхээ эрүүл мэнд амь насны өмнө толгоогоор хариуцлага хүлээх болж байгаа нь ажлын хариуцлагыг тооцох эзэнтэй болгосон сайн жишигт тооцогдлоо. Харин хотод зурсан бүхэл бүтэн улсын төсөв харин буруу зарцуулж гэрээгээ зөрчин эрх мэдлэлтнүүд хувийн сонирхлороо хэтрүүлбэл ажиллаа өгөх цаашлаад авилгатай тэмцэх газрын хаалгыг татгадж амархан гэдгийг аймаг нийслэлийн удирдлагуудтай уулзахдаа ерөнхийлөгчийн зүгээс сануулж ирсэн юм а. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтыг хэрхэн юунд зарцуулахад иргэдийнхээ саналыг сайдар авах сануулгыг тэдэнд өглөө. Яамдуудын сайд нарын зүгээс ч засаг дарга нартай хийсэн гэрээнийхээ биелэлтийг чонд мөрдүүлэх энэ чиглэл шахаж ажиллахаа хэлж байна. Аймгийн дарга нарын хүлээх үүрэг бол тогтвортой одоо ажлын байруудыг бий болгох чиглэлээр хамгийн одоо цөөхөн ажлын байрыг бол нэг аймаг дээр 1500 хүний ажлын байрыг бий болгохоор ингэж одоо гэрээнд тусгаж өгсөн. Мэргэжилтэй ажилчид бэлдэх чиглэлээр мэргэжлийн боловсролын тогтолцоог өөрчлөөд ажил олгогчдын захиалгаар мэргэжлийг бэлддэг. Хуучин бол ковот өгөөд бэлдээд дипломтой ажилчид гараад сурдаггүй байсан бол ажилдаггүй байсан бол одоо энэ тогтолцоог өөрчлөе гэсэн ийм зарчмын асуудлуудыг гэрээнд тусгаж өгсөн байна. Нийгмийн халамж үйлчлэгээний зардал энэ жил орон нутгийн төсвүүдээр сууж байгаа. Нийтдээ олсон хэмжээ нь 220 гаруй тэрбум төгрөг хуваарлагдж байгаа. Энэ үндсэндээ бол энэ жил нийгмийн халамж үйлчлэгээний санхүүжилтийг орон нутгууд өөрсдөө хариуцах болсонтой холбоотой. За мөн эндээс өөрөө үлдэгдэл гарах юм бол тухайн орон нутгийн одоо төсвийн одоо зардлаас нөхөж гаргаж олгохоор ингэж хуульчилсан байгаа. Гэхдээ энэ бол одоо биелэхэд бас нэлээд хүндрэлтэй юм заалт байгаа. Гэхдээ энэ талаа асуудлаа бид бас эргэж сангийн яам холбогдох аймгийн засаг даргаартай ярьж тохиролцсноо тийм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, уул уурхайн аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аюулгүй байдал байгаа. Байгаль орчны асуудал байгаа, орон нутгийн иргэдийн эрхийн асуудал байгаа гэж ингэж хэлж байна. Нөхөн сэргээлтийн асуудал байгаа, бичил уурхайн асуудлууд байгаа, хол толгомцын асуудал байгаа гэж тийм. Аймгийн засаг дарга нарт гэрээгээ өгөхдөө тухайлах юм бол одоо энэ Баян-Хонгор аймгийн засаг дарга танд Баян-Хонгор аймгийн иргэдийн эрүүл мэндийн чанар аюулгүй байдал таны гарт очлоо шүү гэж гад байсаа гэрээгээ өглөө. Тийм учраас одоо энийг бол бүрэн хариуцсан гэсэн үг. 8-аас одоо 10 гаруй тэрбум төгрөгийн ийм одоо эрхийг авч зарцуулах эрхийг авч шууд төсвийг төвлөрүүлэн захирагчид байж байгаа. Аймаг нийслэлийн засаг дарга нар бол тэгэхээр энэ авсан эрхээ хэрэгжүүлэхдээ бас адилхан тийм хариуцлага хүлээнгээд гол нь үр дүн дотроо бид нар энэ асуудлуудаа оруулаад тусгаад өгсөн байж байгаа. Хууль сахиулах чиглэлээр тэр дундаа гэмтэргээс өрсөн сэргийлэх, олон нийтийн аюулгүйг хангах, нийгмийн дэвжир хамгаалах энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай салбарын байгууллагуудтай холбоотой асуудлаар орон нутгийн байгууллагууд хэрхэн ямар дэмжлэг үзүүлэх вэ? Гэмтэрэгтэй тэмцэх чиглэлээр ямар хамтын үйл ажиллагаа явуулах вэ? Жишээ нь манай яамнаас ямар дэмжлэг авах вэ гэдэг дээр тодорхойлгож өгч байгаа. Харин засгийн газартай гэрээ байгуулж их ажлын амлалт авсан аймагуудын удирдлагууд орон нутгаа хөгжүүлэхийн тулд ирэх жилүүдэд юу хийх вэ? Өнгөрсөн 4 жилд бол гэр хооллыг дэвжүүлэх хэд хэдэн хувилбарыг туршиж үзсэн. Хамгийн сайн гэсэн хувилбараараа 3 том хороол барина гэж үзэж байгаа. Шинэ газар дээр суурилсан
боловсрал одоо соёлын хараалт гэх юм уу тийм ээ. Том манай аймгийн хувьд л сургуулийн хөрөлцөө, цэцэрлэгийн хөрөлцөө муу байдаг. Тийм болохоор орчин үеийн томоохон сургууль цэцэрлэг намын сан боловсрол соёлын газрын төвлөрсөн нэг том харааллыг барина гэсэн төлөвлөгөөтэй байж байгаа. За нэг эко хараал, олимп хараал барина гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэ хоёрт нь бол газар чөлөөлөлт явна. Тэгэхээр эко хараал, олимп хараалд бас газар чөлөөлөгдөж байгаа айлбал шинэ хараал руу орох боломж бүрдэнэ гэж ингэж үзэж байгаа. Астуул барилгын материал импорт авдаг бүтээгдэхүүнийг дотооддоо юудаг ялангуяа хавтгуун сэндвич тэр болох бол дотооддоо хийчих бололцоотой. Усан бүхнийг энэ эх жилийн бол энэ жилийн бол хамгийн том бүтээн байгуулалт 60 мегаватт гэдэг дулаан нисэх станц зүйл яригдж байгаа. Тэгээ энэ бол засгийн газрын төвшөндөө ерөнхийдөө тохирцсон байж байгаа. Тэр хотхын сав газар, дээр нь харах тархтан сав газар гэдэг тэр нүүрсний бассейн дээр барихыг төлөвлөж байгаа. Энийг барьчих юм бол бид нар Оросд нэг жилд $7.5 сая доллар баруун амиг цахилгааны төлбөрт өгöd байгаа. Энэ бол дотоодын аж ахуйн цахилгаан хөлбөрлөгчд оногдно. Дээр нэг 500 ажлын байр гарна. Импорт оног авахаа болно. Энийг дагаад улаан жишээнд дулааны станц асуудал, дулааны асуудал бүрэн шийдэгдээ явчихна. Үйлдвэр технологийн паркийг барих ёстой. Мөн төвчлэн төмөрлөгийн үйлдвэрийг зах зээлбэрээр нь хөгжүүлэх, түнчлэн одоо хар моторууд хийцүүдийг нэмэгдүүлэх үйлдвэрүүдийг зах зээлбэрээр нь барина. Мөн 16 онд одоо 2 сая тонн нефт боловсруулах үйлдвэрийг Японы засгийн газартай хамтарч барих ийм томоохон засгийн газрын мөрийн хөтөлбөрт суугдсан ажлууд болол төлөвлөгдөөд гэрээ хэлцлэн хийгдээд оролдооноор батлагдаад ингэ явж байгаа. Хамгийн чухал юм юу вэ нөхөр бид ажлын байрыг бий болох асуудал байна. Иргэн бүрээ ажиллахтай болох асуудал байна. Суур асуудал. Ингийн тулд яах вэ гэхээр энийг хэн бий болгох гэхээр бизнесүүд бий болгох тийм ажлын байрыг. Тэрс төр бий болгочдөг юм байхгүй. Тийм учраас бид нэр бизнесийг дэмжих ёстой. Уранга аймагт бол инженерийн шугам шүлжээ цэвэрлэх хангамж авах боломжтой болсон. Азийн хөгжлийн банк улсын цэврэн оруулалтаар шинжилгээдээ. Тийм учраас бид нар үйлдвэр хөгжүүлэх үүднээс мал аж ахуйн түүхийг түвшгээс үйлдвэрүүдээ хөгжүүлье гэдэг үүднээс өнгөрсөн жил 4 тэрбум төгрөг нуртагт амхан үйлдвэр баригдсан. Одоо бид ноос ноолуур арь шинэ үйлдвэр байгуулъя гэж байгаа. Ийм учраас Улаанбаатарт энэ чиглэлийн бизнесмэнүүд байвал бид нэр хамтарч ажиллах бэлэн байна. Газар олохоос эхлээд гэдэг. Ийхүү орон нутгийн удирдлагуудын ажлыг аман тайлангаар биш цаасан дээр тамгалж гарын үсгэжүүлсэн гэрээний биелэлтээр хянах тогтолцоог бүрдүүлснээр шинжлэлийн засгийн газар орон нутгийг хөгжүүлэхийн төлөө үнэхээр зүтгэл гаргаж нэгдсэн багийн тоглолт хийхнэ гэсэн сайн оноог иргэдийн зүгээс авлаа. Харин аймагуудыг хүний өөрийн намын засаг дарахтаа хэмээн алаг үзэж намчрахсан байдал энэ засгийн үед бүд автагтаасаа гэсэн хүлээлт иргэдэд байгаамаа. Учир нь говь алтаа, говь сөмбөр, дорнод, хөвсгөл, сэлэнг, дунд говь зэрэг аймагуудын засаг дарга нарыг ерөнхий сайдын зүгээс батламжлаагүй. Өдий хүрч засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг түр томилоод байгааг зүрх хүчний зүгээс улс төрчсөн үйлдэлээ гэж шүүмжилж байгаа. Нэгэнт иргэдийн төлөөлөгчдийн хурал нь баталчихсан хүмүүсийг намын харьяалаас болоо батлахгүй байна гэсэн хардлага нь орон нутгийн сонгуулиас хойш 2 сарын хугацаанд нэр дурдсан аймагуудад сүрх хүчний гишүүнчлэлтэй засаг дарга нар нэрсээ баталгаажуулж чадахгүй байгаатай холбоотой юм а. Харин орон нутгийн хөгжлийн асуудлыг шийдэх ёстой чухал цаг мөчид асуудалд аль нэг нам гэхээсээ илүүтэйгээр ард олонний эрх ашиг нэгдүгээрт тавигдах ёстой билээ. Батцандан гишүүний санаачилсан ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль энэ 7 хоногт олонний анхаарлыг баггүй татлаа. Хуульд ийм өөрчлөлт оруулах төрийн өндөр дээд албаны 150 орчим хүн гадны улсад үйл хөдлөх хөрөнгө эзэмших, хадгаламжийн данстай байх, зээл авах, гадны компани хувьцаа эзэмших болон бусад эрхүүдийг хориглох юм а. Одоогийн манай хууль эрх зүйн тогтолцоонд хэн нэгэн эрхэм гадны улсад ямар эд хөрөнгөтэй вэ? Аль банкнд нь хэдэн долларын хадгаламжтай вэ гэдгийг тогтоох, мэдүүлэх механизм байхгүй байгааг авилгатай тэмцэх газрынхан онцолж байна. Тэгвэл төрийн өндөр дээд албан тушаалтнуудын ийм эрхийг хязгаарлуул Монгол улсад авилгын индекс буурах, цаашлаад Монголын баялаг гадагш урсахгүй байх сайн талтай гэдэг дээр хуулийн төслийг санаачлагч болон авилгатай тэмцэх газрын олон нийтэд харилцах зөвлөлийнхэн санал нийтлээ. Хуулийн төсөл мөн төрийн өндөр албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүний нэр дээр архи тамхины үйлдвэрлэл эрхлэх, энэ чиглэлийн импортлогч аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмших, казино тоглох, гадаадын эмнэлэгт улсын зардлаар эмчлүүлэхийг хориглохоор тусгасан байна. Мөн гадаад ихнэр нөхөртэй хүн байвал ханаа Монгол улсын иргэн болгосон байх шаардлагатай гэсэн заалтч багтсан байна.
Нэг талаас хувь хүний эрх ашиг руу хит их өнгийсэн мэт харагдах талтай боловч нөгөө талаас авилгыг далд хэлбэрээр цэцэглүүлэхгүй байхад маш чухал түлхэц болох энэхүү хуулийн төсөл батлагдвал ямар үр нөлөөтэйг санаачлагч нь тайлбарлаж байна. Үндэсний эрх ашиг төрийн нууцтай холбоотой, төрийн аюулгүй байдалтай холбоотой асуудал гэж бид үзэж байгаа. Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудал. Төрийн өндөр албан тушаалтан ер нь төр зүтгэж байгаа хүмүүс нийтийн эрх ашиг төлөөлөх ёстой. Хувийн эрх ашиг хойшин тавих ёстой гэдэг. Тухайлбал манай төрийн өндөр албан тушаалтнууд надад ирсэн мэдээлэлээр бол чэжүүд аралтай, усан онгоцтой, Хайнан Хавайд хувийн эдлэн газартай, хувийн байшинтай, Америкт хаустай төрийн өндөр албан тушаалтнууд олон байгаа. Энэ бол нууц биш. Монголд олсон орлого Монголд үлдгээ. Монголын баялаг Монголд үлдэг. Хэдэн улс төрчнөө гадагшаа гаргадаг болио л гэдэг асуудлыг дэвшүүлж байгаа. Манай төрийн нарийн бичгийн дарга төрийн мөнгөөр казино тоглосныг бид бүхэн мэдж байгаа шүү дээ. Манай улс төрчид гадаад дотоодын казинод асрыг олон тэрбум төгрөг үрдгийг бид мэдж байгаа. Тэгэхээр алдаанаасаа суралцаад хамгаалалт хийх хууль эрх зүйн зохицуултыг заашгүй шаардлагатай гэж яриад байгаа юм. Эдийн засаг уул уурхай өсрөнгөө хөгжлөө гэдэгч ард түмний халаас нь наалдах өөрчлөлт бага байдгийн олон шалтгаануудын нэг нь томчууд эрх мэдэлтнүүд халаасаа зузаатгаад гадагш нь гаргачихдаг юм биш байгаа гэсэн хардталт нийгэмд байдаг юм а. Тэгвэл авилгатай тэмцэх газрынхан одоо ч хөлийн чандад очиод хиний нэр дээр хичнээн хаус эдлэн гадны томоохон банкнд хиний хичнээн тэр бумын хадгаламж байдгийг илрүүлэх төрийн өндөр албаныхан жил бүрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ үүнийгээ тайлгнах тогтолцоо эрх зүйн чадамж өнөөгөр алга байгаа тул энэхүү хуулийн төсөл авилгын илрүүлэлт өндөр албан тушаалтнуудын хөрөнгөө ил тод тайлагнах байдалд шин жишг тогтоож болохоор байгаамаа. Сүүлийн үед ялангуяа улс төрд явж байгаа энэ олон болж байгаа үйл явдлуудыг ажиглахад ялангуяа төрийн өндөр албан тушаалд үндэсний аюулгүй байдлын зөвлөлд алба хасж исэн хүмүүсийн тухайч асуудал бас сүүлийн үед уянгаа гişүн санаачлаад явж штэ. Тийм учраас энэтэй ингээ бүхэлд нь аваад үзэх юм бол энэ бид тодорхой хуулийнхаа хүрээнд эрх зүйн хувьд энэ асуудлуудаа тодорхой болгож чадахгүй болох юм бол одоогийн байгаагаар нэг ерөнхийлөгчээр өндөр албан тушаалд хасж исэн хүн тухайн гадны хөрөнгө оруулалтын компанид төлөөлөл өдөртөх зөвлөлд нь ажиллах ч юм уу. Аль эсвэл тодорхой эрүүгийн хариуцлагад үүрээд явж байгаа энэ байдал асуудлуудаа бид зэгцэлмээр юм шиг байна. Тийм учраас ер нь энэ төрийн өндөр албан тушаал хасч ялангуяа үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж исэн хүмүүсээ бид яах ёстой юм бэ гэдэг бол үнэхээр бодохгүй болохгүй байсан гэдэг нь анзаарч байна л да. Энд нэг чухал юм байгаа гэдгийг бид хязгаарч санааныхаа гадуур өнгөрөөж болохгүй. Энэ олон улсын авилгын эсрэг конвенцийн энэ маш нарийн зүйл залтууд байдгийг. Энийг үндэснийхөө төр хуулийнх томс ялангуяа авилгын эсрэг хуульд өөрчлөлт оруулах энэ шаардлагатай байна. Ашигт насны тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг баасан гарагт анх удаа олон нийтээр хилцүүллээ. Уул уурхайн орлого зөвхөн хідэн компани эзэдийн халаасыг зузаатгахад чиглэгдсэн байдал цэг тавьж ард түмний баялаг улс орны эдийн засаг түлхүү өгөөж өгнө гэсэн үндслээр боловсруулагдсан гэж дүгнэж болохоос энэхүү хуулийн төсөл урд өмнөх хуулиутай харьцуулахад олон нийтийн эрх ашигыг илэрхийлж чадах хатуухан зүйл залтууд олныг багтаасан байна. Харин нөгөө талаас уул уурхайд төрийн эзэмшлийг бууруулж хөрөнгө оруулагчдыг дэмжих бодлогоч тусгагдсан гэж хуулийн төслийг боловсруулагчид онцолж байна. Газар хөндөж байгаль сүйтгэсэн хинч байсан унахсан нэг модны хооронд 10 мод тарина. Нүхэн сэргээлтийг өмнө нь нутгийн байгаль хамгаалагч хүлээн авч исэн бол одоо мэргэжлийн хяналт нутгийн иргэдийн 15-аас доошгүй үний бүрэлдэхүүнтэй комисс шалгаж аван зэрэг тов тодорхой заалтууд шинэ хуулийн төсөл тусгагджээ. Мөн өмнөх ашигт малтмлын тухай хуулиар уул уурхай хайгуул олборлолтын лицензийг хэн авахар төрүүлж саналаа тавьсан авдаг байсан. Харин шинэ хуулийн төсөл олборлолтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохоор болсон юм. Мөн хариуцлагатай уул уурхай хөгжүүлэхэд иргэд олон нийтийн оролцоог хуулиар баталгаажуулж өгснөөрөө ч давуу талтай болж байна. Байгаль орчны асуудлыг хатуухан хуульчилж өгсөний дотор компаниуд нөхөн сэргээлтэнд зарцуулах мөнгөө өмнө нь орон нутгийн засаг даргын дэргэдэх санд 50% байршуулдаг байсан бол уг хуулиар тусгай санд 100% байршуулахар болж байгаа юм. Ашигт малтмлын тухай хуулийн шинжилсэн найруулга нь эрдэс түүхийн эдийн биржийн тухай гэсэн цоошин хуулийг төрүүлж байгаагаас гадна газрын тосны тухай, газрын хэвлийн тухай, усны тухай, цөмийн энергийн тухай зэрэг 4 хуулийг мөн шинжилэн найруулах ёстой болж байгаа. Түүнчлэн 25 хуулинд
нэмэлт өөрчлөлт оруулна. Үзэгчдээ бид ашигт малтмалын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахар ашигт малтмалын газрын уул уурхай хилцсийн дараа даваа цэрэг зочны ярилцлагаар урьсан байгаа. Тэгэхээр уул уурхай маань эдийн засгийн хамгийн хөдөлгөгч хүчин гэж бид олон жил ярьж байгаа. Тэгсэн мөртлөө яг авж байгаа татвар, шимтгэл, эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийн тооцоогоор тийм өндөр биш байдаг. Тэгвэл энэ шинэ хууль маань энэ тал дээр ямар зарчмын өөрчлөлт хийх вэ? Тухайлбал уул уурхай компаниуд өсөн нэмэгдэх роялти төлөхтэй нэлээд хойрог байдаг. Манай хууль маань одоо яг энэ чиглэлд яаж шинжлэгдэх вэ? Ашигт малтмалын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл бол нэлээд хариуцлагыг чангатсан. Энэ чиглэлээр бол нэлээд олон одоо зүйл заалтыг нэмж оруулсан юм хуулийн төсөл байж байгаа. За нөөц ашигласны төлбөр гэдэг бол газрын дор байж байхдаа энэ ард түмний өмч байдаг. Энэ төрийн мэдэлд байдаг. Төр одоо захирам зарцуулах, хинээр ашиглуулах нь бол төрийн мэдэл, төр шийддэг. Урд нь орлогын 5% гэжсэн. Одоо бол хуулинд шууд олборлолтоос номно гэдэг маань их чангатагдсан залт шүү. За энэ ямар учиртай гэхээр нөгөө гарч байгаа бодит амьдрал дээр гарч байгаа сөргүүр дагавраас хамааралтай байгаа шүү дээ. Өнөөдөр одоо алт олборлож байгаа зарим аж ахуйн нэгжүүд зарим нь өнөөдөр алтаа олборлчод Монгол банкнд тушаахгүй. Өөрөлд борлуулахгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүгээр нөгөө далд механизмаар ч борлуулж байгаа тийм одоо хардлага сэтлэг бол байдаг. Ер нь олборлчоод тэгээд борлуулахгүй байгаа тухлаар зэрэг өөрөлд нөгөө ард түмэндээ төлөх ёстой төлбөр нь төлөгдөхгүй байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь бас шудраг ус харьцаа бас нийгэмд үүсэж ш. Тийм учраас энийг бол заавал та одоо борлуулсан борлуулалтын орлого орон тооцох биш. Ер нь олборлсон бол олборсол бол та шууд нөөц зарчмынхаа төлбөрийг төлөх ёстой. Нөгөө талаас ашиглалтын зөвшөөрлүүд мөн хайгуулын лицензүүд маш ихээр цуслагдана гэсэн мэдээлэл уул уурхай компаниуд таатаа хандахгүй байна л да. Тэгэхээр яг ямар шалгуураар хичнээн компани лиценз яаж цуслагдах тийм нөхцөл байдал үүсэж байгаа юм бэ? Би бол одоо энэ боловсруулж байгаа ажлын хэсэгт ажиллаж байгаагийн хувьд бол шууд туслаад унах талаасаа бол харахгүй байна. Зүгээр энд бол олон шалгуурууд тавигдаж байгаа. Уул уурхай салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хүлээх ёстой олон хариуцлагууд байж байгаа. Тэрний нэг нь бол одоо хүний эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй ажлыг нөхцөлийг бүрдүүлж ажиллах ёстой. За нөгөө талаасаа байгаль орчныг нөхөн сэргээх энэ тал дээр бол нэлээд одоо судалгаатай өндөр шалгуурын дор төлөвлөгөөгөө боловсруулж ингэж ажиллах ёстой болж байгаа. Ерөнхийдөө олон хүний эрх ашигт нийцэж байна гэж би ойлгож байгаа. Мэдээж энэ салбарт маш олон хүн хөрөнгө оруулж их хэмжээний одоо хөрөнгөний асуудал яригддаг учраас олон хүний эрх ашиг хөндөгдөнө. Энэ агуулгаараа бол бүгд хүмүүсийн одоо санал сэтгэлд бол нийцэхгүй бах. Гэхдээ бид олон хувийн ард түмний Монгол улсын эрх ашиг гэдэг нэг бол бид бас бодож оролцуулах энэ чиглэлээр концепт барьж ажилласан. Ер нь урд нь 97 оны бол 2006 оны хууль одоо өнөөдрийн мөрдөж байгаа ашиглалтын тухай хууль бол уул уурхай салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын эрх ашиг төлхөө хамгаалах энэ чиглэлээр концепцээр барьж боловсруулсан байдаг. Өнөөдөр бид бол энэ хөрөнгө оруулагчдын эрх ашигтай зэрэгцүүлж өнөөдөр Монгол улсын эрх ашиг, Монгол улсын ард түмний эрх ашиг гэж бас байдаг. Энийгээ бид зэрэгцүүл тавихыг хичээсэн. Стратегийн орд газрыг бол 15 гэж зарласан байгаа. Үүн дээр нэмж шинээр орд стратеги ингэж зарлахгүй гэж байгаа нь нэг талаасаа гадны хөрөнгө оруулагчдад маш их таатай мэдээлэл юм их тайвширсан байдал үүсгэлээ. Нөгөө талаасаа төрийн эзэмшил хувь багасна гэж байгаа мөртлөө оролцоо нэмэгдэнэ гэдгийг та тайлбарлаж өгөхгүй. Оролцоо гэдэг нь хяналтыг л ярьж байгаа. Тийм ээ. Тэгэхээр төрөөс бол тавьдаг шалгуур одоо шаарддаг нөхцөл болцол нь бол нэлээд өндөр болж байгаа. За энэ нь бол өнөөдрийн нийгэмд үүсчээд байж байгаа их олон бухимдал байна шүү дээ. Нийгэмд ямар бухимдал үүсээд байна гэхээр энэ байгаль орчиндөө одоо халгаатай байна, нөхөн сэргээлтэй хариуцлагагүй хийж байна. За хүний эрүүл мэндэд их нөлөөлж байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны осол аваар их гарч байна гэсэн чиглэлээр нийгэмд бол бухимдал үүсчихсэн. Олон хөдөлгөөнүүд үүсэж байна гэдэг чинь олон хүмүүсүүд одоо шахаж шаардаж бухимдаж байна. Орон нутгууд бол их бухимддаг. Энэ агуулгаараа бол ерөөсөө энэ хариуцлагын тогтолцоог сайжруулахгүй болохгүй болжээ. Хүмүүс сүүлийн үед бол хариуцлагатай болохоо гэж их ярьж байгаа тийм ээ. Хариуцлагатай хариуцлагагүй гэж ялах биш өнөөдөр байж байгаагаар нь ер нь энэ болохыг бол хариуцлагын тогтолцоон дээр явуулах ёстой л гэдэг үндсэн зарчим байгаа учраас өнөөдрийн мөрдөж байгаа ашиглалтын тухай хуулийг бол шинжлэх ийм зайлшгүй одоо нөхцөл байдал үүссэн гэж бид бол дүгнэж байгаа. Өнөөдрийн хуулиар ч гэсэн олон асуудлыг зохицуулж чадахгүй байгаа шүү дээ. Энэ агуулгаараа бол бид энэ шинжилсэн найруулгыг бол зайлшгүй одоо хийх шаардлагатай юм байна. Нөхцөл нийгэмд тийм шаардлага үүсч нөгөө талаар бол энэ хариуцлагыг өндөржүүлж хийх хэрэгтэй юм байна л гэж үзэж байгаа. Олон нийтийн дуу хоолойг сонсох нэг сайн зүйл залтууд багтсан байна л да. Тухайлбал орон нутгийн тухайн уул уурхай байрлаж байгаа орон нутгийн иргэд ашиглалтыг нь хайгуулынх нь үйл явцыг зөвшөөрөхгүй гэвэл тэр үйл явцыг зогсоож болохоор ийм залтууд багтсан байгаа гэж ойлгож болох уу?
Ер нь үйл ажиллагаа эхлээд явж явах дунд зогсох асуудал байхгүй. Ер нь анханасаа эхлээд энэ уул уурхайг байгуулах уу юу гэдэг дээр саналаа авна. Энэ асуудлыг энэ хуулийн тусгаж өгсөн. Ер нь гэхдээ орон нутгийн одоо засаг захиргааны эрх мэдэл бас энэ тодорхой хэмжээгээр одоо тусч өгсөн байж байгаа. За энэ ямар учиртай гэхээр зөв ер нь бол зарим аж ахуйн нэгжүүд Монгол Улсын засгийн газартыг гэрээ байгуулчаад орон нутгийн одоо удирдлагуудыг тоодгүй. Тэднийг одоо ер нь орон нутгийн удирдлагуудад одоо өөрөөр хэлбэл томрох тэдний үгийг одоо сонсохгүй байдлаар ажиглагддаг байхгүй. Энээс болж орон нутагт маш их одоо зөрчилдөөн үүсэж байгаа. Энийг одоо зохицуулахын тулд энэ заалтуудыг оруулж өгсөн байж байгаа. Угаасаа одоо ийм зөрчилдөд маш их байж байгаа. Тэгэхээр бид орон нутгийн эрх мэдлийг бол тодорхой хэмжээгээр бас хязгаарлаж өгсөн. Тодорхой хэмжээгээр бол оруулж өгсөн. Хязгаарласан гэдэг нь өнөөдрийн байж байгаа хүчин төгөлдөр байж байгаа ашигтны одоо олон хүчин төгөлдөр лицензүүдтэй орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар давцаад байж байгаа шүү. Тэгээ хоёр тусгай хэрэгцээнд авчдаг нөхөн олгороо өгдөг. Дагсан мөртлөө тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаад байдаг. Энэ маш том зөрчил. Энийг арилгахын тулд өнөөдөр бид энэ орон нутгийн одоо эрхүүдийг тусгай хэрэгцээнд авдаг эрхийг хязгаарлаад зөвхөн засгийн газартаа өргөн мэдүүлдэг, засгийн газар зөвшөөрөх юм бол тусгай хэрэгцээнд авдаг болгож оруулж өгч байгаа. Энэ нь бол нөгөө орон нутагт үүсээд байдаг. Дур дураараа одоо тусгай хэрэгцээнд авчдаг. Лицензтэй үйл ажиллагааг явуулдаггүй. Ийм асуудлууд одоо янз бүрийн дарамт үүсгэдэг, янз бүрийн шахалт үүсгэдэг энэ асуудлуудыг хязгаарлаж өгч байгаа. Нөгөө талаасаа бол орон нутагт нөгөө тусгай зөвшөөрөл уул уурхайн компаниудын оруулдаг хөрөнгө оруулалтуудыг даалт биш болж өгөл ил болгож ирж байгаа. Гэрээгээр одоо хийдэг болж байгаа нь бол өөрөөр хэлбэл оруулсан юм нь бодиттой түмэнд харагдана хийж байгаа юм ч гэсэн бүтээн байгуулалт болж орон нутагтаа үлдэхээр орон нутгийг хөгжүүлэхээр ийм одоо болж харагдахаар энэ тусгаж өгсөн байж байгаа. Мэдээж ирээдүйд батлагдж байгаа хууль өнгөрсөн цаг хугацаанд болсон үйл явдлууд руу ингэж эргэж үйлчлэлтгүүлдэг. Гэхдээ одоо Монгол улсын эрх ашигт нийцэхгүй байна гэсэн тодорхой хэдэн тогтвортой байдлын гэрээтэй тийм уулархан төслүүд байгаа. Тэднийг одоо өөрчлөх боломж ашиглалтын тухай шинэ хууль олох уу гэдэг дээр иргэд маш их хариулахыг хүсэж байгаа л да. За энэ одоо энэ хуулиар бол мэдээж хууль эргэж үйлчилдэг учраас урд одоо байгуулагдсан гэрээний одоо нөхцлүүдийг бол шууд энэ хуулиар зохицуулна гэж ойлгож болохгүй. Ер нь бол бид одоо өнгөрсөн хугацаанд бол хангалттай одоо алдаан дээр нэг олж харж ойлголоо шүү дээ, тийм ээ. Ийм учраас бол цаашдаа бол уул уурхайн салбарт хариуцлагагүй үйл ажиллагаа байлгахгүй, аль усаар алдаа гаргахгүй явахын тулд бид энэ хуулийг одоо аль талаас харж ийх хэрэгтэй. Ер нь хууль боловсруулж байгаа арга нь бол угаасаа арчилсан аргаар маш их одоо олон нийтийн хилцүүлгийг нийтдэл тод явж байгаа. Энэ хуулийг хэрэгжүүлснээр ямар одоо сөргүүр дагаврах уу, ямар юм сайн байх уу гэдэг дээр л бид санал онолоос солилцоод бүгдээрээ нэг ард түмнийхээ эрх ашиг хамгаалсан, хөрөнгө оруулагчийн эрх ашиг хамгаалсан аль талдаа ашигтай байхаар улс орны хөгжилд цэцэглэлтэн төв нэмэр болохоор ийм сайхан хуультай болёо гэж. За баярлалаа. Манай ярилцлагад хүрэлцэн ирж тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Тэгэхээр ашигт малтмалын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн олон нийтийн хилцүүлгийг цаашаад үргэлжлэх юм. Тэгэхээр иргэн болгон энэ хуулийн төслийн талаар бол өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэх юм боломж нь нээлттэй хэвээр байгаамаа. Ингээд 7 хоногийн тойм хөтөлбөр үргэлжилж байна. Одоо та бүхэнд энэ 7 хоногт анхаарал татсан бусад мэдээллийг товчоор үзүүлье. 1-р сарын 15-ны өдөр Баянзүрхт дүүргийн шүүх 9 шүүгдэгчид холбогдох Харт амхны эрхт дээд тал нь 15 жилийн 20 хял оноолоо. Бүгдээрээ Хятад Малайзаар дамжуулан Харт амх мансууруулах бодис тээвэрлсэн эдгээр хэрэгтнүүд бүгд найрамдах Хятад ард улсын хуулиар шийдэгдсэн бол үүнээс ч хүнд ял авах байсан. Нөгөө талаас дээр хэрэгэд бусдыг бүлэгэлтэд элсүүлж Харт амх зөөлгсөн мэдээлэл байгаа. Тэдэнд хуурцсан иргэд бүгд найрамдах Хятад ард улсад бүх насаараа хоригдох болон цаазаар авах ял сонссон учраас гэмт хэрэгт бусдыг уруу татагчдад илүү хүнд ял оноох шүүх эрх зүйн шинжилэл манад өгүүлэгдэж байна. Улсын хурлын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Ус аймагт нэр дэвшиж төр үнэмлэхээ аваадсан Улсын хурлын гишүүн Хүрлаатар Чойлсүрэн нарт холбогдох 5 асуудлаар шүүх энэ 7 хоногт шийдвэр гаргалаа. Арчилсан намаас нэхэмжсэн энэ хэргийг нийслэлийн захиргааны хэргийн давзаалтах шатны шүүх хилцэн шийдсэн юм а. Харин сүрэг хүчнийхэн шүүхийн шийдвэрийн эсрэг байр суурьтай байгаа энэ 7 хоногт илэрхийллээ. 18 аймгийн 91 сумдад зуудын байдалтай байгаа эдгээр аймагуд руу бям гарагт тусламжийн цуваа гарлаа. Улсын онцгой комиссоос өвлжил хүндэрсэн аймагуд руу 1600 тонн өвс, 1250 тонн тэжээлийг илгээсэн юм а. Мөн энэ 7 хоногт орон нутгийн зам давааны цас арилгахад шаардлагатай 219 сая төгрөгийг засгийн газраас шийдвэрлэдэг юм а.
Энэ 7 хоногийн туршид улс орны дотоодод анхаарал татсан үйл явдлын таймыг үзэж та бүхэнд хүргэлээ. Олон улсад ямар сэдвүүд анхаарал татсныг манай орчуулагч редактор томилоо өргөнэ. Хамтагаа үзэгчтэй энэ арай мэндийг хүргээд ихээр өнгөрсөн 11-р сард болсон Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогчдын коллегийн дийлэх олонний дэмжлэгийг хүлээж улиран сонгогдсон ерөнхийлөгч Барак Обама маргааш 2 дахь удаага төрийн тэргүүний тангараа өргөнө. Энэ удаагийн тангараг өргөх ёслын ажиллагааг 600-аас 800 мянган хүн үзэж сонирхно гэсэн мэдээлэл ирж байгаа. Гэхдээ дэлхийн олон нийт сүрлэг албан ёсны эслийн үйл ажиллагаанаас илүүтэй эх 4 жил түүний баримтлах гадаад дотоод бодлого, харилцаа болон эдийн засгийн асуудлыг хэрхэн зохицуулах ямар үйл ажиллагаа бодлогыг хэрэгжүүлэх асуудлыг нэн тэргүүнд сонирхож байна. Барак Обамагийн засаг захиргааны бүрэлдэхүүний хувьд өөрчлөлт орж төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас эхлээд гол түлхүүр гэсэн албан тушаалтнуудын халгай сэлгээ чигдэж байна. За одоогийн байдлаар дэлхийн улс төрийн ажиглагчид засгийн газрын бүрэлдэхүүний өөрчлөлт сэлгээ гадаад бодлогын хүрээнд төдийлөн нөлөөлөхгүй харин эх 4 жил дотоод улс төрийн бодлого за тэр дундаа эдийн засгийн бодлого томоохон өөрчлөлт хийгдэх болов гэсэн таамаглалыг төвшүүлж байна. 1789 оны 4-р сарын 30-нд Америкийн нэгдсэн улсын анхны ерөнхийлөгч агсан Жорж Вашингтон Нью-Йорк хотод төрийн тэргүүний тангараа өргөж байсан бол 1933 онд батлагдсан үндсэн хуулийн 12-р нэмэлт өөрчлөлтөөр ерөнхийлөгч нь 1-р сарын 20-нд тангараа өргөх ёстой хэмээн заасан юм а. Энэ удаагийн тангараа өргөх ёслын ажиллагаа Америкийн нэгдсэн улсын хүний эрхийн төлөө тэмцэгч боолын хөдөлмөрийг халах хөдөлгөөнийг удирдагч агсан Мартин Лютер Кингийн дурсгалыг хүндэтгэх бүх нийтийн баярын өдөртөө тогтцож байгаа учраас ерөнхийлөгч Абрахам Линкольн болон Мартин Лютер Кингийн гэсэн хоёр Библийг ерөнхийлөгч ашиглана гэсэн мэдээлэл ирж байна. Цагаан ордынхон төрийн тэргүүний тангараг өргөх ёслын ажиллагааны бэлтгэл ажлыг хангаж байгаа энэ цаг үед эх 4 жилийн хугацаанд баримтлах бодлого хэрэгжүүлэх үйл ажиллагаа ширэн засгийн газрын бүрэлдэхүүний тухай мэдээлэл олонний анхаарлыг зүй ёсоор татаж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан дэлхийн 110 гаруй улс оронд айлчлал хийж гадаад бодлогын хүрээний асуудлыг эд зүгээр зохицуулах амаргүй үргээ гүйцэтгэсэн төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтон албан тушаалаас буух тухай асуудлыг анхлан сэгснөөр хэд хэдэн гол гэсэн албан тушаалтнуудыг шинээр томилох шаардлага Обамад тулгарсан гэж хэлж болох юм а. Ерөнхийлөгчийн зүгээс төрийн нарийн бичгийн даргад Сенатч Джон Керриг, Батлан хамгаалахын тэргүүнээр Сенатчсан Вьетнамын Ахмад Дажансан Чак Хейглийг, сангийн сайдаар цагаан ордны эдийн засгийн зөвлөгч Джек Люг, холбооны мөрдөх төвчөөний тэргүүнээр терроризмын эсрэг тэмцэх бодлогын зөвлөх Джон Бреннан нарын нэрийг төвшүүлээд байна. Харин хууль зүйн сайд ерөнхий прокурор Эрик Холдер, эрүүл мэндийн сайд Кэтрин Сибиолис нарын зэрэг 3 сайд эх 4 жил засгийн газарт ажил үүргээ үргэлжлүүлнэ гэсэн мэдээлж ирж байсан юм а. Дотоод улс төрийн бодлогын үед Барак Обама эх 4 жилийн хугацаанд ажилгүйдэлтэд тэмцэх төсвийн алдагдлыг бууруулах, цагаачлалын бодлогод өөрчлөлт шинжилт хийх зэрэг асуудлыг нэн тэргүүн зохицуулах амлалтаа гаргаад байгаа. Өнгөрсөн 11-р сард болсон сонгуулиар хууль тогтоох дэд байгууллагад хүчний тэнцвэрт байдал хадгалагдсан үлдсэн буюу Конгрессийн танхимыг бүгд найрамдахчууд Сенатын танхимын дийлэх болон суудлыг ардчилсан намынхан эзэлсэн учраас эх 4 жил ерөнхийлөгчийн зүгээс санаачлах аливаа нэг хуулийн төсөл батлагдахгүй удаашрах хандлагч мөн ажиглах байгаа юм а. Энэ нөхцөл байдлаар шалтгаалan өнгөрсөн оны сүүлээр сөхөгдөг болсон зардлыг бууруулах, төсвийн алдагдлыг бууруулах, за гадаад өрийн хэмжээнд хязгаар тогтоох тухай асуудлаарх яриа хэлцээ өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хэвээр байна. Цагаачлалын бодлогын хувьд ардчилсан намынхан зөөлөн хандаж хүүхэд бага насндаа энэ улсад ирсэн гадаадын иргэдэд иргэншил олгох амлалтыг гаргасан ч ихэнх Америкчууд хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцож чадахгүй байгаа энэ нөхцөлд цагаач иргэдэд ийм боломжийг олгох нь шудраг ёсны нийцэхгүй гэж бүгд найрамдагчид үзэж байгаа юм а. За энэ асуудал эх 4 жилийн туршид хэлэлцэгдэх хандлагатай байна. Харин гадаад бодлогын хувьд Жорж Бушийн үед өрнөж байсан Орос улбаны улс Америкийн нэгдсэн улсын харилцааны зөрчил дахин дэгдэж магадгүй болоод байгаа. За тухайлбал Афганистаныг зэрэх НАТОгийн батлан хамгаалахын өвчний тээвэрлэлтийг Орос улбаны улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх, визний хөнгөлт болон хүүхэд үрчлэг, хоёр талын батлан хамгаалахын хамтын ажиллагаа зэрэг асуудал мэтгэлцээ өрнүүлэх хандлагатай байгаа нь хоёр талын засгийн газраас ээлж дараалан гаргасан Магнитскийн болон Америкийн нэгдсэн улсад хүүхэд үрчлэгийг хоригдсан Тима Яковлевийн хуулиас ил тодорхой харагдаж байгаа юм а. Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэрнэ дэвшигтэй байгаа Сенатч Джон Керригийн хувьд энэ 4 жил энэ харилцааг сэргээх, шинчлэх үүрэг даалгавар оногдож байгааг улс төрийн ажиглагчид тэмдэглэж байна. Их Британи Умар Ирландын нэгдсэн улсын ерөнхий сайд асан төмөр хатагтай Маргарет Тэтчерийн консерватив намынхан одоогоос 40 жилийн өмнө Европын холбоонд гишүүнээр илсэн түүхийг өөрчлөх, цэг тавих тухай асуудал өнгөрөх 7 хоногт дахин сөхөгдлөө. Тус улсын зарим улс төрийн хүчнүүд энэ асуудлыг эсэргүүцсэн байр суурийг баримтлаж байгаач одоогийн засгийн газрын тэргүүнд Дэвид Кэмерон Европын холбооны бодлогын түвшинд эзлэгчийн дуу хоолойг нэмэгдүүлэх яриа хэлцээ тодорхой үр дүнд хүрч чадахгүй нөхцөлд холбооны гишүүнчлэлээс татгалзах тухай бүх нийтийн санал асуулгыг явуулах тухай асуудлыг сөхөж байна.
Еврогийн бүсийг хямрал газар авч байгаа энэ үед хэрвээ Их Британи улс Европын холбооноос гарсан нөхцөлд чөлөөт худалдааны гэрээнд ч өөрчлөлт орох сөрөг талтай юм. За Европын холбооны гишүүн улс орнуудын хувьд жилдээ 1385 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг хийдэг Их Британи улсыг гишүүнчлэлээс гаргах хүсэл сонирхолтой байгаа. За нөгөө талаас ерөнхий сайд Дэвид Кэмерон бүх нийтийн санал асуулгыг 2015 онд буюу хууль тогтоох дэд байгууллагын сонгуулийн дараагаар зохион байгуулахаар төлөвлөснөө мэдгдсэн. За энэ нь асуудлыг улс төрийн тоглоомд оролцуулах өөрийн намын талд иргэдийн саналыг татах гэсэн оролдлого гэж үзэх ажиглагчдын тоо нэмэгдсээр байгаа юм а. Санхүү эдийн засгийн хүрээнд хүндрэл бэрхшээлтэй нүр тулгарч байгаа Европын холбоо нэгдмэл чанарын шинэ эрен үеийн эхлэлийг тавих оролцоо хийж байгаа. Энэ нь эдийн засгийн бодлогыг нэг гарт зангидаж Еврогийн бүсийн холбооны эдийн засгийн засгийн газрыг байгуулахаар төлөвлөд байгаа юм а. Харин энэ өөрчлөлтөнд Их Британи улс нийтлээс татгалзаж ингэснээр тус байгууллагын бодлогын түвшинд гаргах дуу хоолой нь хумигдана гэсэн үднэс хандаж байгаа учраас холбооны гишүүнчлэлээс гарах тухай асуудал зөвхөгдөж байгаа юм а. 63 сая хүн амтай Их Британи улсын хувьд тус улсын хүүхэд багчуудаас эхлээд өтгөс өвгөд хүртэл жилдээ 178 евро Европын холбооны төсөв танилцуулж хөдөө аж ахуйн болон шинэ аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтанд нэг хүнд 104 еврогийн тусламжийг Европын холбооноос буцаан хүртсэн байх юм а. Их Британи нь холбооны хэмжээнд хамгийн томоохон зах зээл. За нөгөө талаасаа экспортлогч нь болдог. Тухайлбал тус улсын нийт бараа бүтээгдэхүүний экспортын 53%-ыг бусад гишүүн улс орнуудад гаргадаг гэсэн судалгаач бий. Хэрвээ Их Британи улс холбооны гишүүнчлэлээс татгалсан нөхцөл чөлөөт худалдааны гэрээнээс хүртэх ашиг алдах талтай учраас хятад, Энэтхэг, Бразил зэрэг улсын зах зээл рүү шилжих хөдөлгөөнийг чих хитийн төлөвийн талаар мэдээлэл ирж байгаа. За тус улс өнгөрсөн онд холбооны гишүүн улс орнуудад 159 тэрбум фунт стерлингийн экспортыг хийсэн бол 202 тэрбум фунт стерлингийн импортыг хийж худалдааны тэнцвэрт байдал нь 42 тэрбумаар алдагдсан үзүүлэлттэй байгаа юм а. Хэрвээ дээрх асуудлыг баталчих бол Их Британи улсын засгийн газар Европын холбооны улс орнуудаас орж ирэх импортын бараа бүтээгдэхүүнд одоогийнхоос өндөр тариф тогтоох, энэ нь жирийн иргэдийн амжиргаанд сөргөөр нөлөөлөх дүр зурагч ажиглагдаж байгаа юм а. Үүний зэрэгцээ мэдээж Европын холбооны гишүүн улс орнуудаас орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтч сулрах хандлагатай иргэдийн аялал жуулчлал. За тэр дундаа чөлөөтэйгээр ажил хөдөлмөр эрхлэх зах зээлч өөрчлөлт орох зэрэг сул тал үүсгэр байна. Одоогийн байдлаар Их Британи улс нь дотоодын нийт бүтээгдэхүүний 1.6%-д тэнцэх хэмжээний буюу 15 тэрбум еврогийн хөрөнгийг Европын холбоонд нийлүүлж үүнийхээ 6 тэрбумыг хөдөө аж ахуйн чиглэл зарцуулах хөтөлбөрөөр дамжуулан хүлээн авч байгаа. Энэ нь Их Британий засгийн газар Европын холбоонд жилбүр 9 тэрбум еврогийн хандивыг оруулж байгаа гэсэн үг болж байгаа юм а. Их Британий татвар төлөгчдийн хувьд Европын холбоонд нийлүүлсэн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээснээсээ илүү ихийг зарцуулчихсан Еврогийн бүсийнхэн тусламж үзүүлж үүнийхээ хариуд цөөн хэдэн төслийн санхүүжилтийг хүлээн авч байгаа. Дээрх дүр зургийг өөрчилж дотоодынхоо зах зээлийг эргэлтэнд оруулах нь зүйтэй гэж үзэж байгааг засгийн газрын тэргүүн овчнаар ашиглаж Европын холбооны бодлогын түвшинд байр сууриа нэмэгдүүлэх яриа хэлцээг урагшлуулах, үүгээрээ эрх сонгуульд ялт байгуулах төлөвлөгөөгөө эрчимжүүлэх, за нэг ясандаа улс төрийн тоглолт хийж эхэллээ гэж ихэнх Европын холбооны улс төрчид энэ үйл явдлыг дүгнэж байна. Одоогоос 1-7 хоногийн өмнө Франц улс хуучин тус улсын колонийсэн 1960-ад онд тусгаар тогтнолоо зарласан баруун Африкийн ядуу буруу Мали улсын засгийн газрын хүсэлтээр исламын хит таврагчдын үйл ажиллагааг таслан зогсоох хүрээнд цэргийн хүчний оруулж агаарын цохилт өгч эхэлсэн. За энэ үйл ажиллагааг нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зүйлийн гишүүд санал нэгтгэгээр дэмжсэний дээр Европын холбооч үүнд дэмжлэг үзүүлж Малигийн батлан хамгаалахын хүчин сургалт явуулахаар шийдвэрлсэн юм а. Гэхдээ Франц улс агаарын цохилт өгөх үйл ажиллагаанд Мали улсын хөрш Алжир улсын нутаг дэвсгэрийг ашигласан тул Алжирийн энэ Анемос дахь байгалийн нефтийн олборлолтын байгууламжинд исламын хит даврагчид халдлага дайралт хийж олон тооны иргэдийг барьцаанд авсан явдал өнгөрсөн 7 хоногийн онцлог сэдвийн нэг байлаа. Ливээс ирсэн гэх тодтолтой исламын хит даврагчид Франц улсын батлан хамгаалахын хүчний үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоох шаардлага тавьсан. Гэхдээ Алжирийн засгийн газрын хүчний явуулсан барьцааны иргэдийг суллах ажиллагааны нөлөөгөөр 100 гаруй гадаадын иргэд 600 гаруй Алжир улсын иргэдийг суллаж дөнгөд байна. Одоогийн байдлаар 30 гаруй гадаадын иргэдийн хувь заяаг хэрэгсэн нь тодорхойгүй байна. Хойд Африкийн Аль-Каида бүлгийн командлагч асан Моктар Бел Моктарын удирддаг Катибат Мулат Хамин буюу Сахараас гаралтай таарагчдаас бүрдсэн нүүрэ цэнхэр өнгийн алчуураар халахалдаг масктай бригадууд хэмээн нэрлэгдсэн исламын хит даврагч бүлгийнхэн энэ халдлага дайралтыг зохион байгуулж барьцааны иргэдийг Лив рүү автобусаар гаргахаар төлөвлөсөн ч тогтогдсон юм а. Тэрээр Америкийн нэгдсэн улсын барьцааны иргэдийг тус улсын хуулийн байгууллагад террорист ажиллагааг зохион байгуулсан гэсэн хэрэгт саатуулагдж байгаа Египтийн шейх Амар Абдул Рахман болон Пакистаны Айфа Сизикийн араар солилцох шаардлагыг тавьсан. Гэхдээ Америкийн нэгдсэн улсын төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч Виктория Нуланд Америкийн нэгдсэн улс террористуудтай хизээж хилцэхгүй, наймаалцахгүй гэсэн хатуухан мэдээллийг хийсний дээр Франц улс эхлүүлсэн цэргийн ажиллагааныхаа зорилгыг биелүүлэх хүртэл ямар нэгэн шаардлагыг хүлээн авахгүй гэдгээч мэдгдсэн юм а. Монгол улсын ерөнхий сайдын ивэлд Монгол үйлдвэрлэлийг цагаан сар үзэсгэлэн худалдаа.
Мишель Экспо төвд 1-р сарын 17-оос хүчний өдрүүдэд Аса Цирк IT World төвдөд 1-р сарын 17-оос 2-р сарын 9-ний өдрүүдэд зохион байгуулна. Монгол гоё, Монгол бэлэг, Монгол эдэгээрээ сар шиндээ сайхан шинлээрээ. Ерөнхий зохион байгуулагч үйлдвэр хөдөө аж ахуйн яам, хөдөлмөрийн яам. Өгшөө чи сонсоо. Юу тэр үү? 6600 хүнийг 5 сарын дотор сургаж, дадлажуулж, ажилтаа болгоно гэж зогтаа шуугаад. Хүүгээ мэрэгчлээ ажилтаа болох юмсан. Ажил олж юмсан гэж явдгийг хөрхөн. Нөгөө харангаад байдаг дүүгээд дөө тий. Хөдөөнийхөө хөдөөдөө хотынхоо хотодоо хөдөлмөрийн хилцэс бүртгүүлэх юм байна. Өө? Би очиж ажил хийж сумаар. Зөвдөө минь хөө. Ажил хийвэл ам тосноо. Ажил хийвэл ам тосно. Монгол улсын хөдөлмөрийн яам. Монгол улсын хууль зүйн яам эрх зүйн шимтгэлийн хүрээнд боловсруулж байгаа багц хуулийн төслүүдэд иргэдийн санал хүсэлтийг авах ажлыг зохион байгуулж байна. Үүнд хууль зохиолагчийн эрх зүйн байдлын тухай хууль, цагдаагийн байгууллагын тухай хууль, мөрд галбны тухай хууль, хууль зохиолох үйл ажиллагааны тухай хууль, эрүүгийн хэрэг хинэн шийдвэрлэх тухай хууль, эрүүгийн хууль, зөрчлийн тухай хууль, гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, төлбөрийн чадваргүй с ижигтэн шүүгдэгчид үзүүлэх хууль зүйн тусалцааны тухай хууль, мааштай амтны тухай хуулийн төслүүдэд ард иргэд хуульч, судлаач, сонирхсан хэн боловч өөрийн санал хүсэлтэд орон нутгийн иргэний танхимд хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуульчдын танхимаар болон МОЖ-цэг, ГОВ-цэг, МН цахим хуудасаар дамжуулан өгөх боломжтой. Эрх зүйн шимтгэл та бүхний оролцоо чухал. Хуулийг хүн бүрт тэгш үйлчилдэг болгох нь. Монгол улсын засгийн газар, Монгол улсын хууль зүйн яам 7 өдрийн төгсгөлөөр аяду 50 байсан цагаагаар эх 7 хоногоос эргэн хүүтрэх төлөвтэй нь ингээд цагаагаар мэдээг үзүүлье. Энэ 7 хоногт улс төр нийгэм эдийн засгийн салбарт хамгийн их анхаарал татсан мэдээллүүдийг томч хөтөлбөрөөр бид багцлан үзүүллээ. Эх 7 хоногт үзэж та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа, баяртай.